Орон төргийн үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Хөтөлбөрийн эхэнд онцлог мэдээллийн хураангуйг хүргэе. Монгол Улсын ерөнхийлөгч Дакар ралли 2026-д амжилттай оролцсон тамирчдыг хүлээн авч уулзлаа. Газрын тосны орлогоос баялагын цанг арвижуулах хуулийн төслийг хилэлцгийг эдийн засгийн байнгын хороо дэмжлээ. Иран Израиль улсууд галаа зогсоохоор тохиролцлоо. Унгарын парламентын гишүүд цалингийн хэмжээгээ 40% бууруулахыг дэмжив. Филиппин болсон газар хөдлөлтийн улмаас 37 хүн амь алджээ. Монгол Улсын ерөнхийлөгч ухнаагийн хөрөлсөх Дакар ралли 2026 уралдаанд амжилттай оролцсон Монгол Улсын гавьяа тамирчин Халин болд олон улсын хэмжээний мастер мөрөн Дакар ралли 2027-д уралдах эрхээ авсан олон улсын хэмжээний мастер Батмунх болон тал нутгаас Дакарт төслийн багийнхныг хүлээн авч уулзлаа. Шандас эр зэрэг тэсвэр хатуужил туршлага ур чадрыг дээд зэрэгээс сордог, эрсдэлж өндөртэй спортод амжилт үзүүлж байгаа тамирчид багт ерөнхийлөгч баяр хүргэж амжилт хүслээ. Энэ бол Монгол хүний Дакар раллигийн түүхийн хуудаснаа бичигдэх түүхэн амжилт, дараагийн ялалтын эхлэл, мянган хөгжөөнд дэмжигчээ баярлуулсан авто мото спорт сонирхогч олон зуун хүнд урам зориг өгсөн, улсынхаа нэрийг олон улсад таниулсан амжилт байсныг тэрээр цохон тэмдэглэлээ. Манай тамирчид авто мото спортын олимпикддэг Дакар ралли 2026-д дэлхийн шилдэгүүд 14 өдрийн турш 7500 км замыг туулж хурд хүүж тэсвэр хатууждын гайхамшигыг харуулсан юм. Тэд аав нарынхаа хичээллэж байсан мото спортын замнал алдар гавьяаг үргэлжлүүлж яваад тамирчид билээ. Халин болдын аав Эрдэнэ бэлэг мото спортын тамирчин гавьяатаа дасгалжуулагч мөрөнгийн аав Пүрвдөрж мото спортын олон улсын хэмжээний мастер цолтой. Ер нь бол дахиад нэг байр урагшлах байсан. Нэг 7 минутынхаа торгуулаар л яг л хойшоо харцсан тэгээд. Дахиад нэг байр урагшсан бол арай л 2 5 дугаар тэгээд 5 дугаарны цам гэж өгд юм билээ. Тэгэл бол нэг байр урагшсан бол гэл. Уул тэр хүнийг айгүй дандаа их хвчлэн урд нь явсанд 1-2 өдөр юм хойно алдаад тэндээ их цаг алдсан тэгэл. Ер нь чанга оролтой юм билээ. Тийм шүү дээ. Одоо дахиж явал яг юу хийх гэж очиж байгаа мэдж байгаа болохоор бас арай дөхөн баг. Ойлголттой. Тий. Саяд бол анхных юм шүү дээ. Тий миний анхны Дакараас нэг л. Та манай Халин болд гавьяат манай мөрөн хоёр бол өнгөрсөн жилийн Дакар дээр маш сайн амжилттай оролцсон. Тэгээд өмнө нь бол Монгол Улсын гавьяа тамирчин Дамдын урлагийн Болдот Рахын маань одоо гаргаж ирсэн амжилт нийт одоо дэлхийн 200 орчим мундаг одоо хүчтэй тамирчдын жигсаалт 45 дээр 10 жил хадгалагдсан. Тэгээд 45 дээрээс амжилтыг манай гавьяа тамирчин Халин болд маань урагшлуулж 16-д орсон. За 16-д орсон энэ амжилт бол анхныхаа орлогоор орсон хүмүүсүүдийн best of rookie гэдэг одоо жилдээ хамгийн анх оролцож байгаа Дакарт одоо хүчээр үзэж байгаа аав хүмүүсийн одоо 3 дугаарын шагналыг хүрсэн, цом хүрсэн. Тэгээд манай мөрөн маань бас мундаг оролдож 29 дугааранд шалгарсан. За өнөөдөр энэ гаргасан амжилт бол Аз хүний анхны орлогоор Дакарт үзүүлсэн хамгийн өндөр амжилт. Азууд өндөр амжилт үзүүлэхэд бол дандаас 4-5 удаа оролдож иж энэ хэмжээнд хүрдэг. Тэр манай төслийн одоо амжилт бол анхныхаа орлогоор энэ амжилтыг үзүүлснээр бас Дакарын болон одоо мотоспортын дэлхийн одоо энэ өндөр айгүй өндөр амжилт үзүүлснээр бас хүмүүсүүдээс нэлээд өндөр сайшаал авсан байна. Тэгээ энэ төсөл амжилттай хэрэгжээд өнөөдөр энэ гурван залууг дахиад бид нар амжилттай сойж чадах юм бол бид бүхэнд бол энэ спортын зах зээлээс бас Монгол руу мөнгө татах маш том өргөн боломжууд нэгдэж байгаа. Ерөнхийлөгч мөн Аргентин улсын Сан-Хуан хотод болсон ралли рейдинг дэлхийн аваргын тэмцээнд 27, ралли 2 ангиллалдаа 17 дугаар байрт орж 2027 оны Дакар раллид орох эрхээ авсан олон улсын хэмжээний мастер Батмунхд баяр хүргэж амжилт хүсэн ирлээ. Автоспортын шинэ үеийн төлөөлөл болж байгаа Батмунх бэлтгэл сургуулалтаа улам чамбааруулж Дакар ралли 2027 тэмцээнд өндөр амжилт үзүүлж ард түмнийхээ итгэл найдварыг алдахгүй гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Улсын хурлын эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар улсын хурлын гишүүн Соронзон болд болон 13 гишүүний өргөн мэдүүлсэн газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх хэсгийг хэлэлцэн дэмжлээ.
Энэхүү хуулийн төс нь үндсэн хуулийн 6 дугаар зүйл заасны дагуу газрын хэвлийн баялаг болох газрын тос байгалийн хийн үр өгөөжийг үндэсний баялагын сан төвлөрүүлж иргэдэд тэгш шудраг хүртэх хэрэгцээ үндсийг бий болгох зорилготой юм. Өмнөх хуулиар газрын тосны нөөц ашигласны төлбөрийн 70%-ийг улсын төсөвт, 30%-ийг орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан төвлөрүүлдэг байсныг өөрчилж, баялагын сан болон олборлолтод өртөж буй бүс нутагт оновчтой хуваарлах тусгасан байна. Шин зохицуулалтаар нөөц ашигласны төлбөрийн 25%-ийг улсын төсөвт, 35%-ийг үндэсний баялагын төрөлдсөн санд, 10%-ийг орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлэх юм. Мөн үлдсэн хувийг тухайн ашиглалтын талбай байрлаж буй бүсийн хөгжлийн санд 10%, тухайн аймаг нийслэлийн төсөвт 10%, харьяалах сум дүүргийн төсөвт 10% байхаар тусгасан байна. Дагалдах хуулийн өөрчлөлтөөр үндэсний баялагын ирээдүйн өв санд төлбөрийн орлого 25%, хуримтлалын болон хөгжлийн санд тус бүр 5%-ийг төвлөрүүлэхээс гадна энэ салбарын төрийн өмчит компаниудын төрийн эзэмшлийн ногдол ашгийг баялагын санд авахар нэрэвчлэн тусгажээ. Түүнчлэн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж бүс нутгийн хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх бүсийн хөгжлийн санг шинээр бий болгох бөгөөд өмнө нь хуулиас орхигдоод байсан байгалийн хийн нөөц ашигласны төлбөрийг татрын ерхий хуульд нэмж зохицуулахар хууль санаачлагчид тусгасан байна. Хуулийн төслийн хилцэх хэсгийг хилцэх үеэр гишүүд байр сууриа илэрхийллээ. Орон нутаг руу хуурилт нь илүү очих ёстой гэдэг дээр бол зарчмын хувьд бол тэрийг бол дэмжихгүй гэж байхгүй. Тэрийг бол заавал дэмжих ёстой. Харин том зургаараа баялагын сангийн хуурилтээс эхлэх ёстой юм л тоо. Том зургаараа үндсэн хуулийн хүрээнд энэ газрын хэвлийн баялагын үр өгөөж яаж хуурилдах юм? Яаж доошогоо урсгал нь орох юм? Орон нутаг руу ямар сангаар дамжиж очих юм? Тэн дээр нь дахиад нэг бүсийн хөгжлийн сан гэд нэг шинэ сан байгуулах юм уу? Эсвэл одоо байгаа орон нутгийн хөгжлийн сангаараа дамжуулаад хуурилтын механизмыг зөв болохгүй. Тэгэхээр энэ дээр л бид нэр илүү одоо анхаарах хэрэгтэй юм л та. Тэгэхээр миний бодлоор бол бүсийн хөгжлийн сан гэд шинэ сан байгуулалт энэ асуудал шийдэгдэнэ гэж бодохгүй байна. Харин орон нутгийн хөгжлийн сангийн хуурилтаа одоо сая ашигт модмлын тухай хуулийн дээр бас орон нутгийн хөгжлийн сангийн асуудлыг бас хөндөд ороод ирж байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэрнийхээ зарчимтай уялдуулаад энийг бас цогцоор нь шийдэх ёстой л доо. Зөвхөн ашигт малтмалын шийдчихэд, алт зэсийн шийдчихэд газрын тосыг бас хайж болохгүй. Би энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Аливаа ашигт малтмалыг ашиглаж байгаа, олборлож байгаа, тэр орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа энэ компанийн үйл ажиллагааг орон нутгийн ард иргэд огт ойлгож дэмждэггүй, ойлгох боломж ч өнөөдөр байхгүй байна. Яг тэгэхээр орон нутгийн хөгжлийн сан өнөөдрийн байдлаар энэ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг бүгднийг авчирч одоо эндээс авж байгаа татвар хураамжуудыг нэгтгэж төвлөрүүлэнгүүтээ нэг энд гэсээр бодож гинэ гэд бүх орон нутагт адилхан байрлаж байгаа. Гэтэл хамгийн их одоо ашигт малтмалын төлбөр төлж байгаа газрын хэвлэлийн баялагаа ашиглуулж байгаа тухайн орон нутгийн иргэд өөрсдийнхөө амьдрах орчин нөхцөлд нөлөө үзүүлж гинэ гэж байгаа энэ газар нутагт тодорхой мөнгө ашиглах эрх хязгаар байдаггүй. Гэтэл хамгийн лобби сайтай улс төрчтэй аймагуд нь энэ орон нутгийн хөгжлийн цангаас харьцангуй илүү давуу тал гаргаад аваа өвчдөг. Тэгээ ийм байгаа нөхцөл тэр уул уурхайн компаниудын тэр газрын тусч бай одоо ашигт малтмал газрын хэвлийн баялагийг ашиглаад явж байгаа компаниудын үйл ажиллагааг ард иргэд ойлгохгүй байна. Хуралдаанаар тус хуулийн төслийг үндсэн хуулийн суурь зарчимд нийцсэн орон нутагт шууд үр өгөөж өгөх чухал ач холбогдолтой гэж үзэн улсын хурлын чуулганы хуралдаанаар хилцхийг нь ийхүү дэмжлээ. Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2026 оны 5 дугаар сард өмнөх оны мөн үеэс 11.2% өсөж, инфляц дахин 2 оронтой тоонд хүрлээ. Үнийн өсөлтийн гол ачааг хүнсний бүтээгдэхүүн тэр дундаа махны үнэ үүрсэн бөгөөд өрхийн өдөр тутмын хэрэглээнд үзүүлэх дарамт улам нэмэгдэж байна. Энэ талаар өнөөдрийн эдийн засгийн буландаа онцолж байна. Инфляц гэдэг бараа үйлчилгээний үнийн ерөнхий түвшин өсөх үзэгдэл бөгөөд иргэдийн худалдаа авах чадвар, өрхийн санхүүд хамгийн шууд нөлөөлдөг эдийн засгийн үзүүлэлтүүдийн нэг юм. За үндэсний статистикийн орооны мэдээлэлээр 2026 оны 5 дугаар сард хэрэглээний бараа үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 11.2%, өмнөх сараас 1.2% өссөн байна. За ингэснээр инфляц өмнөх оны мөн үеийн 8.3% түвшнээс 2.91%-аар нэмэгдэжээ. За инфляцийн өсөлтөд хамгийн их нөлөө үзүүлсэн салбар нь хүнсний бүтээгдэхүүний салбар байлаа. За хүнс, ундаа, усны бүлгийн үнийн өсөлт дангаараа нийт инфляцийн 57.3% буюу 6.41%-ийг бүрдүүлсэн байна. За өөрөөр хэлбэл өнөөдрийн үнийн өсөлтийн талаас илүү хувь нь хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой гэсэн үг. За ялангуяа махан бүтээгдэхүүний үнэ хамгийн өндөр өсөлттэй гарчээ. За 5 дугаар сарын байдлаар махны үнэ өмнөх оны мөн үеэс дунджаар 46.7%-аар өссөн бол үхрийн махны үнэ 54.6%, хонь ямааны махны үнэ 53.4%-аар нэмэгдсэн байна. Улаанбаатар хотод үхрийн цул махны 1 кг-ны дундаж үнэ өнөөдрийн байдлаар
36257 төгрөгт хүрч жилийн өмнөхөөс 55.1% өссөн үзүүлэлттэй байна. За харин зах худалдааны түвшинд үхрийн цул мах 40 мянган төгрөг орчимд хүрээд байгаа нь өөрхийн хүнсний зардал томоохон дарамт болж эхэлжээ. За махнаас гадна өргөн хэрэглээний бусад бүтээгдэхүүний үн мөн өссөн байна. За тухайлбал гомгийн үн өмнөх оны мөн үеэс 30.4%, гурил болон түүнтэй төстэй бүтээгдэхүүний үн 10.6%, талх, будаа, гурилын бүлгийн үн нийтдээ 9.4% нэмэгдэжээ. За энэ нь үнийн өсөлт зөвхөн нэг бүтээгдэхүүнээр хязгаарлагдахгүй өрхийн өдөр тутмын хэрэглээний сагс бүхэлдээ үнэтэй болж байгааг харуулж байна. За нөгөө талд импортын барааны үнийн инфляцид томоохон нөлөө үзүүлсээр байна. За инфляц 5 дугаар сарын инфляцийн 25.3% буюу 2.81% нь импортын барааны үнийн өсөлтөөс ерөнхийдөө шалтгаалжээ. За хэрэглээний сагсанд багтдаг 430 нэр төрлийн бараа үйлчилгээний 238 нь импортын гаралтай байгаа нь Монголын хэрэглээ гадаад зах зээлтэй хэр зэрэг холбоотойг харуулж байна. За үүнээс гадна хувцас, гутал, боловсролын үйлчилгээ, тээврийн үйлчилгээний үнийн өсөлт мөн инфляцийн түвшин нэмэгдүүлэхэд нөлөөлжээ. За харин бүс нутгаар нь авч үзвэл инфляцийн түвшин харилцан адилхан байна. За 5 дугаар сард Сэлэнг аймагт инфляц 19.3% хүрч улсын хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлттэй гарсан бол Сүхбаатар аймагт 7.5% буюу хамгийн бага түвшинд бүртгэгджээ. За харин Улаанбаатар хотын инфляц улсын дунджаас ялэмгүй доогоор буюу 11% гарсан байна. За судалгаанд хамрагдсан бараа үйлчилгээний 39.5%-ийн үн өссөн бол 17.2%-ийн үн буурч үлдсэн 43.3% нь өөрчлөлтгүй байжээ. За махны үнийн өсөлттэй холбоотойгоор хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Идэрбат 6 дугаар сарын дунд үеэс үн буурч эхлэн гэсэн үлээлттэй байгаагаа мэдгдсэн бол одоогийн байдлаар нийслэлд 400 тонн нөөцийн мах байгаа бөгөөд 136 цэгээр өдөр бүр худалдааж байгаа талаараа мэдээлсэн. За энэхүү 2026 оны 5 дугаар сарын 11.2% инфляц нь гаднаас нь харахад статистикийн үзүүлэлт мэт санагдаж байгаа. Боловч түүний цаана өрх бүрийн өдөр тутмын амжиргаанд шууд нөлөөлж буй бодит эдийн засгийн дарамт нуугдж байна. За эцэст нь үгнээд хэлэхэд 11.2% инфляц санамсаргүй биш ээ. За хүнсний нийлүүлэлтийн бүтцийн асуудал шийдэгдээгүй. Импортын хамаарал буураагүй. Дотоодын үйлдвэрлэл дэмжигдээгүй өнөөгийн нөхцөлд энэ үр дүн урдчлан харагдаж байсан. За засгийн газар 6 сарын 15-наас үн буурна гэж мэдэгдэж байна. За гэвч бодлого биш мэдэгдэл үнийг бууруулдаггүй. За зах зээл бууруулдаг, нийлүүлэлт нэмэгдэхгүй бол үн буурахгүй. За өрхийн худалдаа авах чадвар жил бүр доошилж иргэд улам бүр хавчигдж байхад богино хугацааны нөөц мах байна гэсэн тайлбар хангалтгүй. Энэ бол яаралтай бүтцийн шийдвэр шаардаж буй асуудал юм. Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газраас өнөөдрийн байдлаар 73,000 орчим өрхийн гэрээг цахимжуулан шинжилээд байна. Шинжилсэн гэрээний дагуу хэрэглээний төлбөрөөр 3 сараас дээш хугацаагаар төлөөгүй иргэдийг Монгол банкны зээлийн мэдээллийн санд бүртгэхээр болжээ. Мөн 100,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй төлбөрөөр хугацаа хоцорсон тохиолдолд иргэний зээлийн онооноос хасагдах журам хэрэгжих юм байна. Харин орон сууцны дулааныг тусдан таслах техникийн боломжгүй учраас төлбөрийн үлдэгдэлтэй айл өрхийг зөвхөн хэрэглээний явцыг хязгаарлах зохицуулалт хийх юм. Улсын их хурл дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаанаар ашигт голболын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх үед Онтрек компани хэлэлцээр дуустал зэсэнд ногдуулах хамнаатыг бууруулахгүй байхаар шийдвэрлэжээ. Аж үйлдвэр эдийн засгийн сайд Дандны мөн зөөлийн дагуу шивэдлэхөө жавхлант лицензээс ирэх төслийн өгөөжийн 51%-аас дээш хувийг Монголын төр ард түмэн заавал авах ёстойг онцлсон байна. Мөн хуралдаанаар гадаадын хөрөнгө оруулалтад 10,000 гаруй аж ахуй нэгжийн эрх зүйн өчнийг тогтворж болох бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хот байгуулалт барилга орон сууцчдын сайд Батамгалан орон сууцны төрөлцсөн банк байгуулах төслийг танилцуулсан бөгөөд хууль батлагснаар жил бүр болгох ипотекийн зээлийн хэмжээ 2 дахин нэмэгдэх ач холбогдолтойг тэмдэглэв. Монгол улсын ерөнхийлөгч хөрөсөх байгаль орчны салбарынхан байгаль хамгаалагчтай уулзаж экосистемийг хамгаалах үүсэлтэнд талархал илэрхийлэв. Энэ үеэр ирэх 8 дугаар сард Улаанбаатар хотноо болох дэлхийн 190 гаруй орны 10,000 төлөөлөгч оролцох Нэгдсэн үндэсний байгууллагын зөвлөлтөд тэмцэх тухай конвенцийн талуудын 17 дугаар баг хурлын бэлтгэлийг хэлэлцлээ. Тус баг хурлын үеэр манай улс 1.5 тэрбум ам долларыг хөрөнгө оруулалт татах зорилт тавиад байгаа юм. Уулзалтын үеэр байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд Сандаг очир тэрбум мод хөдөлгөөний цогцолт газрын дороотолтой тэмцэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэлээ. Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо натур орчмын иргэдийн гомдлын дагуу газрын маргаантай барилгын ажлыг зогсоосон байна. Нийслэлийн удирдлагууд газрын эзэдтэй уулзаж шийдэлт хүрсэн бөгөөд тус хэсэгт дахин орон сууц болон үйлчлэгээний зорилтоор барилга бариулахгүй гэдгийг Улаанбаатар хотын захирагч Пүрэв Дог мэдэгдлээ. Натур орчинд барилгажилт маш шигүү, яаралтай тусламжийн машин нэвтрэх боломжгүй. Стандарт бус нөхцөл үүссэнд бол цаашид эргэн төвтэй ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбайг төлхөө байгуулахаар шийдвэрлэжээ. Мөн хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд цаашид хотын барилгажилт ихтэй хэсгүүдэд орон сууцны зөвшөөрөл шинээр олгохгүй. Стандарт зөрчсөн газруудын зөвшөөрлийг цуслах хүртэл арга хэмжээ авахаа хотын захирагч мэдэгдлээ.
Үзэгч та бүхэн дотоод үйл явдлын мэдээллийг хүргэлээ, үргэлжлээд гадаад мэдээнд анхаарлаа хандуулна. Самбайцхан үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. Эхний мэдээ хүргэе. Сүүлийн өдрүүдэд харилцан нэг нэгэндээ довтолж цохилт өгсөн Иран болон Израиль улсууд галаа зогсоож байгаагаа даваа гарагт мэдэгдлээ. За тодорхойлбол Израилийн тал Хизбалла бүлэглэлийг онилон Ливаны нийслэл Бейрут хотод агаарын цохилт өгсөний дараа буюу өнгөрсөн ням гарагт Иран улс Израиль руу буужингууд харвсан бол даваа гарагт Израилийн талаас Ираны нутаг дэвсгэрдэх цэргийн байгууламжуудад хариу довтолсон юм. Харин үүнийхээ дараа талууд дайсагналаа гүнзгийрүүлэхээс зайлсхийж довтлохоогоо зогсоож байгааг тусдаа зарлан мэдэгдсэн ч аль нэг тал нь уг тохиролцоог зөрчүүл хариу цохилт хийхээ мөн давхар анхаарууллаа. За Тегераны эрх баригчид Израилийн талд ноцтой хохирол учруулсан тул ажиллагаагаа зогсоож байгаагаа мэдэгдэж дахин Иран болон Ливанд довтолбол илүү хатуу хариу арга хэмжээ авахаа амласан бол Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху галаа түр зогсоож байгааг зарласан ч Иран болон түүний Ливанд холбоотой Хизбалла бүлэглэлийн эсрэг тэмцэл нь дуусаагүй байгаа гэдгийг онцолжээ. За талуудын эдгээр мэдэгдлийн өмнө Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Израилийг хариу цохилт хийхгүй байхыг анхааруулсан мэдэгдлийг хийсэн бөгөөд түүнийг Нетаньяхутай утсаар ярьж үүссэн нөхцөл байдлын талаар хэлэлцсэн гэдгийг цагаан ордноос баталсан юм. Харин Израилийн албаны их сурвалж тус улс хэн нэгний ятгалгаар бус өөрийн санаачлахаар галаа зогсоож байгааг мөн мэдэгдсэн байна. Дараагийн мэдээ хүргэе. Унгар улсын хууль тогтоогчид ерөнхий сайд Питер Мажарын засаг захиргааны зардлыг бууруулах догчин чармаалтыг дэмжиж өөрсдийн цалинг 40%-аар бууруулах хуулийн төслийг дэмжсэн байна. За Питер Мажарын тэргүүлсэн эрх баригч Тиса намын санаачилсан уг хуулийн төслийг нийт 199 судалтай Унгарын парламентын даваа гарагийн хуралдаанд оролцсон бүх 189 гишүүн дэмжсэн байна. Хуулийн дагуу парламентын гишүүдийн сарын үндсэн цалин эх 7 дугаар сараас эхлэн 40%-аар бууруулж татварын суутгалаас өмнө 3690 еврогийн хэмжээтэй болгохоор болж байна. За зөвхөн хууль тогтоогчид гэлтгүй ерөнхий сайд парламентын дарга болон бусад өндөр албан тушаалтнуудын цалин бас үүнд хамаарагдж байгаа бөгөөд цалингаас гадна гар утасны төлбөрийг төрөөс хариуцдаг байсныг болиулж гишүүдийн офисын түрээс орон сууц ажилтнуудын зардалд олгодог татаасыг нь бууруулахар болж байна. Хууль хэрэгжиж эхэлснээр одоогийн парламент бүрийн эрхийнхээ 4 жилийн хугацаанд бүтэн 1 жилийнхээ зардлыг хэмнэх тооцоолол гарчээ. За Унгарын парламентын гишүүдийн буурсан цалингийн хэмжээ нь тус улсын үндэсний цалингийн дунджаас 2 дахин өндөр байгаа ч өмнөх ерөнхий сайд Виктор Орбаны үетэй харьцуулахад үлэмж хэмжээгээр багасгахаар болж байна. Виктор Орбаныг сөрөг хүчнийхний амийг таглахын тулд амийг барихын тулд парламентын гишүүдийн цалингийн хэмжээг үндэслэлгүй нэмэгдүүлж байсан хэмээн Питер Мажар сонгуулийн үеэр хурцаар шүүмжилж байсан юм а. За Европын холбоотой үйл ажиллагаагаа ойртуулах бодлого баримталдаг Унгарын шинэ ерөнхий сайд Питер Мажар улс орныхоо олон салбарт шинжилэл нэвтрүүлж авилгатай хатуу тэмцэх амлалт өгч сонгогдсон бөгөөд түүний өөрчлөлт шинжилгээний бодлого инхүү улсынхаа хууль тогтоох байгууллагаас эхлээд байна. Сүүлийн мэдээ хүргэе. Даваа гарагт Филиппиний нутаг дэвсгэрт 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтсөний улмаас амиа алдсан хүний тоо 37-д хүрч мөн 134 хүн бэртэж гэмтээд байгаа талаар Филиппиний иргэний хамгаалтын байгууллагаас мэдээллээ. Харамсалтай нь амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь хүүхдүүд байсан байна. За мөн 20 гаруй байшин барилгууд нурж сүйдсэний ихэнх нь худалдаа арилжааны зориулттай байгууламжууд байсан байна. Анхны газар хөдлөлтөөс хойш нийтдээ 138 удаагийн чичирхийлэл бүртгэгдсэнийг мөн Филиппиний галт улс судлал газар хөдлөлтийн хүрээлэнгээс мэдээлж эдгээр чичирхийллийн хүч нь 1.3-аас 6.7 хүртэлх магнитудын хооронд хэлбэлтсэн гэжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл голомтоос 420 км-ийн зайд орших Индонезийн Сулавеси аралд хүртэл мэдрэгдэж байсан байна. Хүчтэй газар хөдлөлттэй холбогдуулан тус улсад цунамийн төгшүүр зарлаад байгаа ба одоогийн байдлаар Филиппиний нийт хүн амын 80 орчим хувийг өндөрлөг газарт аюулгүй байршилд нүүлгэн шилжүүлээд байна. За даваа гарагт Филиппиний өмнөд хэсгийн General Santos хотын эрэг дагуух нутаг дэвсгэрт болсон энэхүү газар хөдлөлт нь 1976 оноос хойш буюу сүүлийн 50 жилийн хугацаанд Филиппинд бүртгэгдсэн хамгийн хүчтэй газар хөдлөлт болсон талаар Америк нэгдсэн улсын геологийн албанаас мэдээлсэн байна.
Үзэгчтэй ахынтай гадаад мэдээ хүргэлэн анхаарлаа хандуулсан баярлалаа. Төвцөг мэдээллийн хөтөлбөр өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай үзэгчтэй.